Сайн байцгаана уу guys. Манай шинэ Mangaku Max TV суух тавтай морил. Ингээд та бүхэнд энэ удаа Talent Swallowing Magician буюу чадвар залгих шидтэн гэдэг нэртэй солонгосын алдартай вебтун бүтээлийн эхний бүлгийг үзүүлэхээр бэлтлээ. Уг вебтуны зохиолыг Miro, зураачаар Lee Tae-hyun ажилласан байна. Ингээд тоглон сууж үзнэ үү. Энэ твийг ноёрдог эзэнт гүрний хүчийг дөрвөн хүчинд хуваадаг. Алтан арслангийн өсгсөн тулааны урлаг ба сэлмний урлагийн төлөөлдөг гавьят гэр бүл агуу арслангийн гэр бүл. Тэв даяар тоо томшгүй бурхтыг шүтгч мөргөлийн хүмүүсийн нэгдлээс бүрдсэн хүчин протестантын холбоо. Сүүдэр дундаас эзэн хааны гэр бүлийг хамгаалдаг мэдээлэл цуглуулагч бүлэглэл Хяналтын товч. 1000 гаруй жилийн турш шидийн ертөнцийг удирдсан шидийн хүч, шидийн цамхаг. Тэрхүү шидийн цамхаг болон ид шидийн ертөнцийг хөгжүүлсэн нэр хүндтэй шидийн гэр бүл бол миний гэр бүл Мэлвэн гэр юм. 30 жилийн өмнө чөтгөрүүтэй дайн эхлэх үед манай гэр бүл дайнд ялдавчирсан гол хүч нь болсон. Гэр бүлийн маань ихэнх гишүүд дайны улмаас нас барсан бөгөөд 8 нас хүрэхэд минь дайны дараах зовлонд нэрвэгдсэн аав. Ид шидийн багш болсон ээж хоёр минь хорвоог орхин оцсон. Гэр бүлээсээ зөвхөн эгч бит хоёр л үлдсэн. Манай гэр бүл зүтгэдэг масаал гэр бүл бүгд биднээс борсон. Тиймээс би агуу шидтэн болж гэр бүлээ сэргээнэ гэж хангалтсан. Бараг л төгс гэж хэлмээр төлөвлөгөө. Гэвч Мэлвэнгэрийн гэр бүлийн готом шиг. Тэр үнэхээр анхны өдөртөгчийн ачуу гэж үү? Шидтэн байж яаж тойрогч үүсгэж чаддгүй байна. Би өвчнөөхөө улмаас болж шид хэрэглэж чадаагүй. Үүнээс болж гэр бүлээ сэргээх нь битгий хэл бүх хүмүүсийн доог тохуу болох болсон. Би өвчнөө эмчлэх гэж их хичээсэн боловч эмчлэх арга зам олоогүй. Гэвч тэр үед яг тэр мөчд надад нэгэн сонин зүйл тохиолдсон. Чингүзэл мэдэнгэр төрж би луутай уулзсан. Норж унсан гэр бүлээ дахин босгох миний цорын ганц боломж миний нүдний өмнө байна. Өвчгсөн үү? Энэ чи байна. Намайг ин залхмаар тамхилагдсан байдлаас чөлөөлөх хүн. Миний шинэ махан бэ. Одоо надтай нэг болоод хамтдаа энэ ертөнцийг эзлэх хүн минь. Хараал идэг. Хэрвээ нэг чөтгөрийг хааны сорилтыг битсэн бол би хизээч луу гэх мэтийг байхгүй байх байсан. Ивч би элрэг. Та бүхэнд бидний сэтгэлээ шагнаж хийсэн бичлэг таалагдсан бол лайк, subscribe дарж бидний сувгийг дэмжиж өгөхийг хүсье. Баярлалаа.